Ойр тоолны бичлэг оруулж чадсангүй. Шалтгаан нь Ол дүрийн Баатар Бямба маань түр гадагшаа явчихсан байсан. Байхгүй оронд нь бичлэг хийсэн чинь Бямба хоолндоо гэж хэлсэнгүй гэд хүмүүс их асуугаад идэм байлээ. Тэгээд энэ удаа хүлээж байгаад гадаад байсан юм чинь Монгол хоньны маха санаж байгаа байхаа гэж бодоод маш гоё хоолыг маш их цаг гаргаж сэтгэл гаргаж хийлээ. За хоньны бүтэн хаа бэлдсэн махагой амтлахын тулд 10 өргөө нэмгэн зүсэж өгнө. За тэгээд та бүх маань дуурайж хийх гэж байгаа болвол мөчийг нь салгаж аваарай. Тэгэхгүй болвол хэр баргийн савнд багтахгүй. Миний хувьд бол бас нэг хоолны бичлэг хийдэг хүн байна да, ийм том цөмөр савнуудад байгаа. За үүн дээрээ би амтлсан. За тэгээд махан амтлахын тулд 1 литр жихэргүй тараг дээр 2 литр цэвэр усыг сайтар холно. Энэ тарагтай усанд маха дарснаар маш гоё зөөлхөн амттай болно. За тэгээд амтаа баяжуулахын тулд 3 халбаг гэж 3 халбаг зүг юм бал. За 7-8 хумс сармсыг жижиглээ хийн. За дээр нь розмарин баг зэргийг хийгээд хангалттай хэмжээний давс перц дээр нэмж өгөх хэрэгтэй. Хийсэн бүх орцоо маш сайн хольж өгнө. За үүн дээрээ бүтэн хаагаа хийгээд амтлана. Ингээд мах маань бүрэн амтлагдахын тулд уулан далд орох ёстой. Тэгээд хангалттай доошоо орохгүй байгаа болохоор усны савыг сайтар угаад цэвэрлээд эзлэхүүний хэмжээг нэмэх юм бол материалаа нэмэхгүйгээр махаа гой далд оруулах боломжтой. За хоол хийхэд ерөөсөө физик хийм, шинжлэх ухаан. За өнөөдрийн бичлэгний хамтрагч байгуулгаар Мистер Рико брэнд ажиллаж байгаа. За дарсан маха хөргөгчөнд багтаа 12 цаг болж өгвөл 24 цаг байлгаад авах юм бол ийм гоё шүүслэг амт нь махны гүнлүүгөө бүрэн орсон байх болно. За тэгээ үнийгээ шарах шүгэн дээрээ шарна. Шарахынхаа өмнө 10 өргөө чигийг нь сайн арчиж өгөх хэрэгтэй. За тэгээд хаагаа эхлээд хүнсний цаасанд дараа нь мөнгөлөг цаасанд ороогоод доторх чигийг нь гадагшлуулахгүйгээр сайн баглаж өгөх хэрэгтэй. 150 хэм буюу зөөлөн газар дээр дороос нь 4 цаг гарын шарж өгөх юм бол мах маань гой зөөлхөн болно. За тэгээд хамгийн сүүл терияки соус юм уу BBQ соуснаас махан дээрээ түрхэж өгөөд 250 хэм буюу өндөр галаар 30 минут шарж гадныхыг нь шаржигнуур болгож өгөх хэрэгтэй. За мах шарагдаж болох хооронд махтайгаа хамт идэх соус болон хачраа бэлдээ. Улаан лодыг нэмгэн зорж хэрчэн. За дараа нь 4-5 халбаг майонезын дээр 1 халбаг кич, 1 халбаг зүгийн баал, 1 халбаг лайм юм уу лимоны шүүсийгээ сайтар хутгаж өгнө. За мах маань бэлэн болсон байна. Зөөлөн галаар удаан шарсан болохоор яснууд нь зүгээр ингээд жоохон хүч өгөхөд л суугарч унаад байх болно. Маш гоё үнэр амттай зөөлхөн хаа бэлэн боллоо. За үүнийг гоё баяжуулж идэхийн тулд нан юм уу гамбир дээр улаан лайвал, мах, бэлдсэн майонезтай соусоо хийгээд ороогоод идэх юм бол бүх юмний баланс нь таарсан супер гоё амттай хоол болно. Энэ амтыг идэж үзсэн хүн л тайлбарлаж чадна. Бямба хоолндоо Өнрээр нь шүс гойчод ишүү энэ ялгараад ишүү. Янз юм байна уу? Ааха. Гой хорхог шорлог боодог. Тэдний үнэр шиг үнэртэй байна. Гоё. Чамаа одоо хоньны махаа сансан байх гээд. Тэгсэн сансан. Манай хоолыг махаалыг саналаа та. Ямар гоё. Янз юм байна. За энийг ингэж хийдэн заа. Нэг наа тавьчих. Энд нь 2-3 помидор. За эндээс хүснээрээ махаа. Манай надад бүр айгүй гоё юм гэсэн юм те. За тэнгуүтэ дээр нь майонезтай соусоо тавьчих. За. Ингээд насчих те. Тасархай юм болох нэ. Аманда багтахгүй юм шуналтай тийсэн юм шүү. Нэг идэл цатан дөө. Энд юм батай. Зүгээр тасархай. Нэмануу энэ явсан ажил бүтэмжтэй юм. Бүтэмжтэй. Айгуу сайн яваад ирлээ. Галуу шууны мах их идэв. Тэгэл хоньны махаа санджахгүй юу? Би түрүүн нэг ороод идсэн чинь шууд цадцсан. Тэгсэн идэв. Хайсан юм. Айгуу гоё болчих бас саржигнаад юм хатуу. Одоо нөгөө хуух шиг л болсон. Тийм яг хуух шиг. Бич манай хүний гоё хоол тэгэл хүлээж ин чиг мэлчил байсан та. Гэтэ бүр бодсноос гоё хоол хийсэн байна.